Сайн байцгаана өрхөмөнд үзэгчтэй. Манай Бэлгүүн Нос Тавча подкастын маань ээлж тусгай дугаар үзэж та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За бид нар энэ дугаараараа бол Монголын татварын тогтолцоо, ер нь татвар яг юу гэдгийг, ер нь Монголын эзэнт гүрэнд бол татвар гэдэг зүйл яаж бий болсон. За бас Монголын эзэнт гүрэн гэлгүүгээр ер нь орчин цаг хүртэлх Монголын одоо нийгэмд татварын ер нь одоо нөхцөл байдлууд, татварууд яаж явагддаг байсан талаар үзэж та бүхэндээ хүрэхээр энэхүү татварын түүхийн талаар тусгай дугаарыг бэлтгэж хүргэж байгаа лээ. За энэ удаагийн 2 дахь дугаарыг маань үзэж та бүхэн маань дэмжиж лайк, шеэр, subscribe манайхаа сайн дараарай. За мөн дээрээс нь доор гарч байгаа данс руу та бүхэн маань бяцхан сэтгэлийн тусыг ирээ өргөл бидний зүгээс их баярлах болно. За багштай өдрийн мэд хүргэе. За өдрийн мэд хүргэе. За багш, за өмнөх дугаар дээр хоёулаа Монголын татварын талаар ялангуяа Чингис хаан бол татварын их реформч юу вэ? Шинжлэгч гэж та тайлбарлаж ирсэн. За ер нь бол нөгөө тал нутагт чинь миний зүг санаж байгаагаар бол байлдаал, олцлоол, дээрэмдээл гэж ярьдаг байсан шүү дээ багш. Дээр үд чинь одоо хаа хабуул хааны үед л ингээд нээс ч юм. Тий, тэрнээс ч юм нэг тийм байж байгаа. За тэгээд ялангуяа нөгөө их Монгол улсыг байгуулаад хамаг Монголыг нэгтгэл. Тэгэл Чингис хаан чинь татварын шинжилэл хийгээл нөгөө нэг алдартай би бас тэгж хадаа татварын нэг шинжилгээний үе нь бол багшаа нөгөө олзолж одоо өмч аав штэ хөрөнгө аваад тэгээд жигд тараадаг ч юм уу. За тэгээд дээрэс нь хэрвээ одоо хин нэг нь мал хойно тухайн жилдээ зуднаар хүчтэй юм бол тэгээд өөрөөсөө нэг гаргаж өгдөг гэл. Таны тийм ажилласан шүү дээ багшаа нэг хөрөнгийн менежмент хийгээд байгаа шүү дээ энэ дэр чинь. Тийм. Энэ нь явсаар байгаад бас нэг жоохон татварын реформын бас нэг хэлбэрийн нэг байсан болоо гэж бас би зөвхөн тухайн үед тэгж бодсон. Яг буруу байж магадгүй мэдэхгүй байна тий. Гэхдээ яг хаад энэ улс том улс гүрнийг байгууллаа. Мэдээж хэрэг энэ улс гүрэнд чинь энэ улс гүрний чинь байгуулсан юм чинь оршин тогтнуулахын тулд авч явахын тулд их олон улс төрийн бодлого хэрэгтэй болтой. Дангацтай байлдаанаар авч явахгүй шүү дээ. Тэгэхээр байлдаад байна гэдэг бол цаг үеийн л нэгсэн. Тэгээд өөр яг их хааны өөрийнх нь одоо тэр хэлж ийсэн үгч гэдэг юм уу тэр болгоныг уншиж хахад юу нэг тохон дурвалгүй байлдаад байдгүй. Зүгээр л ер нь эхлээд ивийг хичээдэг. Эвтэйхэн нэг учраа олчихъя гэд. Тэгэл ер нь цаад бол болохоо байхаар нь за ер нь одоо тэгээд одоо байлдъя да гэж байлдж илсэн. Тэрнээс ш надтай хэн үцхийн гээд нэг яваад байсан юм бол байгаагүй л. Тэгэхээр улс үндэстнийг авч явахын тулд шашин хэрэгтэй. Тийм ээ шашны тий. Хамгийн гол нь эрдэм номтой хүмүүсийг л цуглуулдаг. Ер нь одоо тэнэгүүдийг цуглуулж усаар нь баллаа шүү дээ. Дутуу мэдлэгтэй, хагас дутуу мэдлэгтэй эсвэл бие чадамжуудыг дуудаж болохгүй шүү дээ. Маш их эрдэм номороо шалгарсан тэтгэр хүмүүсийг дуудаж авчирч гадна дотныг гэхгүй. Ингээд одоо өөрийнхөө байгуулсан улс орноо, улс гүрнээ одоо цаашдаа оршин тогтоолох хүсэл мөрөөдөлтэй байсан учраас тэдний яс эрдэм мэдлэгээ одоо зориулаашаа гэж гоохсон. Тийм болохоор л тэднүсийг одоо эрдэмтэн мэрэгдийг эмч домч нарыг сургууль мужуулагч нарыг мөн зохион бүтээгчид гэж байгаа. Энэ бол инженерүүд өнөөгийн хэлээр инженер тэр үед инженер гэж үг байгаагүй байх. Зохион бүтээгчид, шинийг зохион бүтээгчид, санаачлагчид гэж бас нэг хэлээд байдаг. За мөн бас нэг шашныхныг бас ингээл чөлөөлсөн гэл ингээл ярьдаг л та. За тэгэхэд ер нь өөрөө улс үндэстэн эрдэм мэдлэг эрүүл мэнд дээр л тогтно гэж их хааны одоо хэлсэн үг нь. За тийм болохоор зэрэг бусад улс болон одоо өөртөө эзлэгдсэн улс орны одоо том элит давхаргийнхныг өөртөө дуудана. Одоо нийгмийн дээд зэнда сэхэтэн ангийнхан гэх юм. Одоо бүр элит гэж сэхэтнээс дээгүүр цэцдийн давхархыг, мэрэгдийн давхархыг өөртөө дуудана. Ингээд өөрийн талдаа татдаг том бодлого нь таанаас татвар байхгүй. Тэ та нэг өмнөх дугаар дээр хэнийг хэлжсэн шүү дээ. Ялуучуд цаг хэлжсэн. Кедан улсын төрийн түшмэл. Биш. Кедан үндэстэн хүн. Алтан улсын төрийн түшмэл. Гэтэ өөрөө Кедан үндэстэн хүн. За ингээд их хаан тамга гэсэн татвартай, тамганы татвартай. Их хааны татвар дээр бол. За энэ бол тухайн үед тамганы татвар гэж ярьж байгаа боловч өнөө цагаар ярих юм бол одоо худалдааны татвар гэсэн үг. Их хаан худалдаачдыг их дэмждэг байсан. За яагаад дэмждэг нь бол тодорхой. Тэр чинь одоо мэдээлэл солилцдог. Бараа таваар ингээд одоо ингээд солилцож одоо тэгэхээр хажуугаар за чи хаанаас хаа өрөөд ирэх юм гот. За би ч Константинополд худалдаа арилжаа хийж байгаа нэрлээч гэдэг юм уу.
Ром, Венецийн худалдаачдаа бас худалдаа арилжаа хийж байгаа. Тэгэхээр чинь дэлхийн ертөнц улс үндэстнээс өөрсдөөс нь хол байгаа энэ улс үндэстэн торгоны замаар байгаа энэ маш олон улс үндэстэн ямар мэдээлэлтэй явж байна. Яг тэнд юу болж байгааг нь мэдж авдаг. Ямар хаан гарсан бай. Тий, ямар хаан юу хийж гэн тэр яг ямар хүн юм гээл. Тэнгүүд нь худалдаач нь ярьдаг штэ. Ном дээр байдаг та нөгөө тэр хаан гарсан гэсэн. Тэгээ тэр хаан нь ийм юм явуулаад ингээд хүүгээ алдсан гэсэн гэдэг ч юм уу нэг сонь түүхүүдийг ярьж өгдөг гэсэн штэ. Хорезм руу худалдаачд явуулсан штэ. Тэгээ худалдаачдын дээрэмдсэн гээл шалтак хэлсэн штэ. За тэгэхээр чин зэрэг энэ бол тамганы болохоор энэ татвар бол худалдааны татвар. За тэгээд торгоны замыг хяналтандаа ер нь монголчууд ингээд авсан Чингис хаан. Гэхдээ ер нь түүхийг жаахан ухраагаад хэлэх юм бол хөнөөгөрнийг хүчрхжүүлсэн эзэн хаан Модон Шанио торгоны замыг эзэлсэн. За нэг торгоны замыг эзэлсэн юм чинь энэ цаг мөчөөс хойш ямар ч династ одоо гарч ирсэн, ямар ч одоо нүүдэлчдийн дараа гарч ирсэн, хүнүүгээс дараа гарч ирсэн сүмчүүд байсан уу, жужаанчууд байсан уу хамаахгүй. Тийм ээ, түргүүд гээд дараагийн талнуудад хүчрхжсэн хаадууд дандаа торгоны замыг эзлэх гээд нэг юм зуршилтай болсон. Аргагүй худалдааны зам дээр л очих гээд байгаа юм. Тэр чин зэрэг энэ Чингис хаан торгоны замыг хяналтанд авснаар худалдаачдыг хамгаалтанд авчиж байгаа. За бид нар ямар нэгэн гарах юм бол одоо худалдаачдыг дээрэмцсэн асуудал гарах юм бол хэлээ. Хаан дээрэмцсэн, хэн дээрэмцсэн. Айл газар явж явах чинь дээрэмцсэн. Дээрэмчид ямар хүмүүс байсан, ямар дүр төрхтэй хэдүүлээ байсан ч гэдэм юм. Тэгээ тэр дээрэмчдийг очиж одоо бут нэргэн. Дээрэмчдийг одоо худалдаачдыг аюулгүй байлгадаг. Тэгэхдээ яг худалдаачдаасаа бас хамгаалтанд авсныхаа татвар авдаг. Юуsto зүгээр хамгаалахгүй байхгүй. Та нар торгоны замаар чөлөөтэй худалдаа хий. Бид нар хамгаална. Тэгээ яг Defender-ийн одоо bodyguard-ийн л хамгаалтал. Тий. Татварыг нь авнаа л гэсэн утгатай. За бас дээрээс нь баш нэг юм мартсан байна уучлаарай. Юу үзэгчтэй бидний энэ дугаарыг хамтран ажиллагчаар Cafe Capsule бид нарт хамтарч ажиллаж байгаа. За үзэгч та бүхэндээ маань одоо Blue House-ийн алдарт Blue House-ийн олон одоо сайхан амттай кофенуудыг та бүхэн амтлахыг хүсэх юм бол Michelle Walking City дээр байгаа Cafe Capsule гэдэг кофе шопоор зочилж үзээрэй гэж хэлж байна. За тэр дотор бол одоо маш сонирхолтой амттай, шинэлэг. Миний бол ер нь амьдралдаа ууж үзээгүй тийм кофенуудаас гардыг байлаа. Багшд бас таалагдсан гэж найдсан тий. Гадалтай л тий. Гадалтай л тий. Тэгэхээр тийм зүйл байгаа учраас үзэж та бүхэн маань бас очиж үзээрэй гэж хүсэж байна. Дэлхийн хаанч нэг л амт нэг л стандартыг мэдрээрэй. Cafe Capsule. За тэгээд энэ худалдаачдаас өөрөө 3-5% татвар авна. 3-5% татвар авч байгаа байхгүй. За хамгаалсан 3-5%. Ашиг орлогынхаа. За энэ худалдаачдыг ингэж маш сайн хамгаалтанд байлгаснаар одоо түүхэнд одоо бичигдсэн штэ. Чийж мэдж байгаа. Наран урах газраас наран шингэх газар хүртэл 13 настай охин тулам дөрөн алт үрээд явган явхад ай хаюулгүй орчин тогтнож байлаа. Энэ бол Pax Mongolica байлаа буюу Монголын инх тайван байлаа. За тэгэхээр энэ худалдаачдын энэ тамганы татврын одоо тий худалдааны татврын хажуугаар бас пайзны татвар гэж бас нэг байсан. Пайз үзүүлдэг. За энэ татвар одоо ингээд татвар төлсөн худалдаачид хааны энэ хамгаалтын пайзыг авдаг гэсэн. Одоо пайзыг чинь авъя. Бид нар татвар төлсөн ингээд харуулах нь шүү дээ. Энэ пайзыг ч авъя гэдэг. Тэр нэг пайзыг нь авчдаг. Тэгэд эзэнт гүрний альч хил хязгаарт очиод ерөөсө зовлонгүй пайзаа үзүүлнэ. Унаад чи одоо худалдааны давуу хэрэгтэй машин те. Унаад чи ийм худалдааны пайзтай юм шүү дээ. Эхлээд наад худалдаачдыг чинь ийш оруулах. За бус худалдаачд нь ингээд дараалал хүлээгээд үйж гараач гэдэг юм аа. Тусгай пайзтай. За ихний тийм эд шидтэй юм шиг пайз байна л да. Харин энэ пайзыг барьсан хүн хаанч очсон чөлөөт худалтай. Ерөөсө худалдааг нь бол шууд чөлөөлчдөг гэсэн. За тэгэхээр чинь яаж ийн саад учруулдаг байх нь гэсэн үг шүү дээ. Ингээд энэ их хааны татврын бодлого нь эхийг авч иргэдээ
туйлд болох ерөөсөө биш ээ. Харин багыг авч тэгээд татвартай засаглах зарчим дээр суурилсан юм аа. Их хааны татврын бодлого нь бол яг ийм бодлого байсан. За тэгэхээр энэ худалдаачдыг үргэлж ивент итгэсэн. Их хаан ягаад ч юм бэ худалдаачдыг дандаа ивент итгэдэг. Ер нь бол ивент итгэдэг, харж үздэг, хамгаалдаг хүмүүсийнх нь нэг номерт энэ худалдаачд байсан. Арабын худалдаачд ч өөрсдөө тал нутагт хурж ирж ил аз зүг байсан. Тэ чинь асар хол замд туулж ирж байгаа шүү дээ. Тий. Маш хол замд туулна. Тэгээ дээрэс нь нөгөө маш их бараа таваарт ирж байгаа бол хулгайд алдах хэрэгсэл өндөртэй. Тэгэхээр тэр чинь бас амь насаа, эд хөрөнгөө, цаг хугацаагаа зориулж тал нутагт ирж байгаа усуд байгаа байхгүй нэг бодлоо. Тий. Тэгээд дээрэс нь эднэрт чинь их өндөр мөнгөөр барааг нь худалдаж авдаг. Дагаад энэ үгээр чинь нэг юм таваар ярилчаа гэдэг. Хамгийн гол нь тал нутгийн эдийн засгийн эргэлт. Ийм юм. Газар нутагт хэлэх гэж байлдаагүй юм. Зүгээр худалдааны дутагдал, гачигдал байлгахгүй тулд ер нь худалдааны бомбтой болохын төлөө худалдааны зам дээр очихын төлөө байлгаж ирсэн. Цагаан армийг бомб гаргаж өг гэж л дайрж исэн болохоос ш байгаа газараа хэлэн том болгоно би бусдаас том газартаа болно гэсэн үг байгаагүй. Зүгээр бомб худалдаа гаргаж өг. Худалдаа гаргаж өгөхгүй бол би довтлоно л гэдэг байсан. Ер нь нүүдэлчд болон суурьчмал иргэдийн гол зөрчилтэй нь. Тэгээд харин торгоны зам дээр өөрөө эрх мэдлээ тогтооч гэж худалдаачдыг л ер нь дандаа ивент итгэнэ. Тийм болохоор энэ татврын мэдээч хэрэг ивент итгэж авч зүгээр би чамайг хамгаална гэдээ одоо хашийн буйны үйлс хийж байгаа ч биш тийм ээ. Тэгэхээр яаж ийн? Ерөөсөө л яат өгс. Би чамайг хамгаалж байгаа хариуд нь худалдаачд. Та нар манай Монголын нутгаар яв, тал нутгаар яв. Гэхдээ нэг онцлог нь татвараа төлнө гэж. За тэгэхээр энэ яаж ийн? Энэ засаглал татврын засаглал гэж одоо бас өөнийг хэлж байгаа юм. Тэгэхээр энэ бас нэг юм хэлэхэд өөртөө нь олон жилийн өмнө Балжуу нуурын тангараг гэж нэг мэдхүү. Санж энэ хоёлаа нэг ярьж илээ. Нөгөө нэг юу штэ. Хаан дөргөмжлөх биш те. Биш хаан дөргөмжлөхнийхээ 1206 оноос өмнө булангартай усыг уугаад нэг тангараг өргөж. За тий. Тэр чинь яадаг тангараг байсан гэхээр Гүй яах вэ? Хэрээдүттэй байлтчаад аль тал тэгээд баг хайнцсан хоёр тийш ухарсан штэ. Зигзэг өндөр дээр байлтчаад. Тэгэд ингээд ухраад ингээд явж байхдаа надтай хамт ямар ч үед зовсон ч жаргасан ч намайг орхиогүй. Та бүгдийнхаа төлөө би та бүгд над үнж байсан шиг би та бүгдтэй үнж байх болно. Тийм болохоор зэрэг энэ хүү Балжуу нуурын булангартай усыг сархад хэмээн орлон гэд ингээд уудагда. Яг энэ үед хоёр худалдаач өөртөө араб юм билүү тэр нь. Хорезмын худалдаач тий. Данишмент Хасан Жафар нөгөөх нь хэм Данишмент Али хэм бил яг тийм байдэ. Данишмент хожаач л. За яг ийм хүмүүс. Тэр Их хаан Балжуу нуурын тангаргийн андгаагаа өргөж байхад бас худалдаачид хамт байсан. Гадаадынх шүү. Гадаадынх нь жоохон ийшээ гэсэн бол байгаагүй. Хятааны жанжид хүртэл хоёр том жанжин бас хамт зэрэгцэж тангараг өргөжсэн шүү дээ. Тэгэхээр энэ худалдаачдын энэ татварыг бол ер нь хар залуугаас худалдаачид хамгийн одоо ер нь хэрэгтэй гэдгийг бол их хаан мэдчихсэн учраас худалдаачдын татварыг бол ер нь 3-5% ингээ авч ирсэн байна. Тэр гэргээ дээр байдаг кейс ч гэсэн биш яг одоо ч гэсэн юм байдаг шүү дээ. Нөгөө алтан гэргээ бариад явж байгаа. Тий. Одоо илчээс. За арайч татвар авахгүй байх л та маа. Татвар авахгүй. Гэхдээ гэргээтэй бол нөгөө өгөөдөн улсдаар ч юм уу, алтан орд дээр ч юм уу, ил хаантаар ч юм уу. Их хааны гэргээ бол тий тэр гэргээ байгаа цагт бол татвар авахгүй шүү. Тий, татвар авахгүй. Яг энэ зарчим чинь одоо ч гэсэн байна. Дипломатчд, элч нар, одоо элчин сайдууд тий. Бас татвар төлдөг. Тэгэхээр бас нөгөө зарим судлаач нар тайлбарлахдаа энэ Чингис хааны үеийн дипломат бодлогыг өнөө цагт бас ингээд үргэлжлээд явж байгаамаа. Энд ч авах юм аваад ингээд явж байгаамаа. Хөгжөө явж байгаамаа гэж бас. Тэр үед дэлхийн тал нутагт Евразийн өргөн уудам газар нутагт хэрэгжүүлээд одоо хөгжүүлж төвлөржүүлж ирсэн нь байхгүй юу? Тэр Ромын үед, Карфагений үед тэд нар бол тусдаад чинь
Ром Грекийн үе тэр соёлчны тэр газар дундын тэнгис Европ твдээ хавцаа байгаа шүү дээ. Наашаа нэг хар тэнгис хүртэл тулаал зогсоочод байгаа байхгүй. Гэтэл Евразийн газар өргөн дэлгэр уудам нутагт яг энэ гэрээч л Монголын эзэнт гүрэн хэрэгжүүлж исэн юм аа. Тэрнээс би дугаарлах дургу. Нэгдүгээрт манайх, хоёрдугаарт тэр манайх ерн тэ номер 1-ийн нам бабаан нь тэр танайх бол хоёрт ч тэ танайх гуравт байхгүй. Манай Чингис хаан гэсэн тийм юм байхгүй. Зүгээр л энэ эзэнт гүрний том газар Евразийн өргөн уудам газар нутагт дээр Монголын эзэнт гүрэн их хаан эзэн Чингисийн маань хэрэгжүүлж исэн энэ бодлого нөхгүй. Пайзны татвар. Одоо пайз. Энэ пайзыг ашигласныхаа төлөө татвар төлдөг байхгүй бас. Энэ пайзны татвар. Тийм. Энд чинь нөгөө нь юу штэ багш тий. Энэ пайзыг хийгээд газар орон дээр худалдаа хийгээд ашиг олж л байгаа юм чинь. Тий. Үгүй татвар төлөхс яах юм бэ? Тий. Чи одоо жишээ нь юун дээр армен дээр ч юм очиж байгаа байхгүй. Би худалдаа чинь байна гэж гутан. За бом таачаад байна. Наагураа нэг нутгалж байгаа жоохон хоногж байгаад маргааш ороод ирэхгүй да. Тэгжэл чамд худалдааны захыг чинь заагаад өгөө гэх чишээтэй. Заагаа үлээ чинь. Гэтэл чи цагийн улирлын ямар ч үдэ чад пайз үзүүлж байгаа байхгүй. Худалдааны пайз үзүүлж байгаа байхгүй. Их хааны Чингис хааны одоо нэг тий пайз үзүүлж байгаа байхгүй. Ямар ч үд шууд нэвтэр. Чиний барак станаар ямар ч үнэтэй байсан худалдаж авна. Бас хамгаална. Чи юу ч зарж болно. Чиний бараа. Чи шүдний чигчлүүр зарна уу? Шаазан ч зарна уу? Хамаа алга. Зур худалдаж авах хэрэгтэй. Яагаад бол пайзтай худалдаач юм байхгүй. Тэр чи пайзны давуу эрхийг эдэлсэн юм чинь пайз ашигласныхаа татвар. Тийш үү. Өгнө. Тэг өгнө. Гэл ингээл. Энийг пайзны одоо татвар буюу худалдаачдын зэрэг дэв зиндаг бас тодорхойлж исэн. Тэр чинь одоо сая би дөрөв хэллээ шүү дээ. Татвараа төлсөн худалдаачид пайзыг авдаг. Энэ пайзыг аваад бүр их худалдаа хийдэг. Бүр их худалдаа хийсэн хүмүүс бүх бараагаа зарсан бүр их ашигтай болно. Таны пайзыг бусад худалдаачдыг бодвол бид нэр пайзыг ашиглачлаа. Тийм болохоор яг хаа пайзны татварыг төлөё. Тэгээд магадгүй татвараа төлөхгүй бол бас пайз хураалгаж магадгүй тий. Тийм татвараа төлөхгүй бол тамганы татвараа төлөөд яв. Татвараа төлчвөл пайз. Бас ингээд эн чинь дотроо энэ худалдааны одоо хайшин одоо зүгээр цэцэрлэгийн хөвгтийн хэлээр яг хөө нэгдүгээр худалдаач, хоёрдугаар худалдаач гэх юм аашин. За нэг тиймэрхүү маягаар л одоо тэгж ойлгох хэрэгтэй. Нэг цэцэрлэгийн хөвгтүүдийн нэг зам байдаг шүү дээ. Цөмөрө цэрэг болж тоглоё. Би нэгдүгээр дарга, би хоёрдугаар дарга, би гуравдугаар дарга, би дөрөв, би тавдугаар дарга, би зураг ингээд яваад өгчдөг. Тэгээ хэн дарга юм бүү мэд. Бүгдээрээ л дарга болгох та нэг цэцэрлэгийн хөвгт. Яг тэр шиг наадахчтай нэг пайзны асуудал байхгүй юу? За тэгэхээр яаж ин энэ санхүүгийн татварыг бас ингэж одоо их хаан гаргасан. Санхүүгийн татварыг зөвхөн санхуучид ерөөсөө биш юм аа. Тэ? Санхүү гэдэг чинь одоо яаж ин мөнгө санхүү бүх одоо мөнгөтэй хүн ирэх мэдлэлтэй байдаг. Хинд мөнгө вэ? Тэр муухан ааштай хүн байж болно. Атсах шиг ааштай атар зантай амтан байж болно. Үгүй зүгээр бүр нөгөө талаар нэрээ. Онцгой зантай муухан хүн байж болно. Хогийн амтан ч байж болно. Хөсрийн амтан ч байж болно. Одоо хамаалга. Тэгэхээр тэр мөнгөтэй. Санхүү атгах байгаа байхгүй. Тэр санхүү атгах байгаа хүний татвар гэж бас нэг амар юм байна. Санхүүгийн татвар. За яг хөө их хааны үед одоо тэр ааш цангаар ч гэсэн харж байгаа л эксасагт харснаар яасан байж боломгүй ааш цантаа нөхөр өвдөгчээд бас санхүү бариад байгаамаа. Энэ золгийн толгойг нь авч гэдэг юм уу. За тийм юм болдогч байсан байж болно, үгүй ч гэж болно. Их хаан тэгтээ худалдаачид болон ард иргэдтэйгээ муухан ааштай харьцаараа гэж хэлээгүй л баг. Сайхан ааштай харьцаараа ч хэлээг баг. Зүгээр хуулийн дагуу харьцаараа гэж хэлсэн баг. Их хаан өөрөө их засаг хуулаа мөрддөг хүн байсан шүү дээ. Бид нар бурханчлан шүтэж бас ингэж явж байгаа л да. Гэхдээ тэр том гүрнийг байгуулсан хүн тэр том гүрнийг захирч байхын тулд яах ёстой? Харигс тогшил байх ёстой. Бас манай тийм манай Чингис хаан чинь бас их харигс тогшил хүн байсан шүү дээ. Цагтаж л бадсан шүү дээ. Гэхдээ тэгжээж л өдөртнө. Тэрнээс сайхан сэтгэлтэй хаан ард түмэнтэйгээ амар сайхандаа жаргажээ гэдэг бол үлгэртэл гардаг хаан байдгийн. Бодит амьдрал дээр бас манай их эзэн хаан маань бас их харьяар манай хаадуудаас харигс тодорхой хэмжээний харигс тогшил байдаг. Тэгэхээр яг судлаад үзэх юм бол ер нь баг хамгийн аймаруудын нэг нь бол би зүч хаан байсан юм болоо гэж бас хараад байдсан шүү дээ. Бат чатуу байсан. Бэрх бол батаа яг зөв. Бат бол их тогшин хүн байсан. Бэрх бол их тогшин хэрцгийч хүн байсан. Тийм болохоор зэрэг ерөн зүгээр хаадуудаас тодорхой хэмжээний харигс хандуу байдаг. Гэхдээ зэрлэг биш. Тий.
Нэг хуучир зүггүй ганибал биш л Ганибал биш тийм. Тий. Нэг хүний мах идээд тэгээд барууныхны одоо битсэн муухай худлаа цуурхал биш юм аа. Тэгэхээр энэ санхүүчдээс зөвхөн чи санхүүч юм байна. За тийм болох зэрэг санхүүч юм чи би чамаас санхүүгийн татвар авна гэхгүй. Энэ санхүүчлийг нэгтгэдэг байхгүй. За ингээд санхүүгийн татварыг ингээд нэгтгэхдээ улс орноо нэгтгэх мэдээллийн сүлжээгээ хангах хэрэгсэл болгосон байгаа байхгүй. Санхүүчдийн удирдлагын дор санхүүчдийн мэдээлэл авч шít. Худалдаачдаас барааг нь аваад за ийшээ тавьчих. За ийшээ тавьчих. Санхүү хөдөлж байгаа байхгүй. Арьс шир авчихсан уу? Ийшээ тавьчих. За торго дурд нь ийшээ тавьчих. Баар шаацсан тийшээ тавьчих. Хэвээ ингээл айхтар санхүү хөдөлж штэ. Тийм ээ? Ингээд санхүү хөдөлснийхөө төлөө гэж бас нэг тийм яриа бас ер нь байна. Одоо энэ санхүүгийнхний татвар гэдэг. За ер нь тэгээд татварыг амьд байлгах бас ер нь хоёр чухал түүхэн баримт одоо байдаг. Эхнийх нь бол байж байгаа ш. За ямар ч байсан хоёр чухал баримтыг дурдахаас өмнө нэвтрүүлгийн дундуур хамтран ажиллагчныг танилцуулъя. За үзэгчдээ манай энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллаж байгаа татварын тусгай дугаарыг хамтран ажиллагчаар кофе капсул бид нарт хамтж ажиллаж байгаа. За үзэгч та бүхэн маань кофе капсулаар очихыг хүсвэл Michelle Walking City дотор үйл ажиллагаа явуулж байгаа. За мөн Blue House-ийн маш алдартай юм гой амттай өрмөц шинэлэг кофенуудыг гаргадаг учраас үзэгч та бүхэн маань очиж амтлаад үзээрэй гэж хүсэж байна. За мөн дээрэс нь бидний үйлдвэрийг дэмжиж лайк, шеэр, сабскрайб авахнаа заавал дараарай. Мөн энэ доор гарч байгаа дансанд бяцхан сэтгэлийн одоо donation илгээгээрэй гэж хүсэж байна. Дэлхийн хаанч нэг л амт нэг л стандартыг мэдрээрэй. Кафе капсул. За хоёр юм дээр багшаа байгаа гэсэн. За тий хоёр юм байгаа. За энэ татварыг амьд байлгах хоёр чухал түүхэн баримт одоо өнөөдөр байна. Нэгдүгээрт ортог. Гэхдээ би ихлээр гайхсан. Өртөг гэдгийг ингээ биччихв гэж бодсон. Ортог юм байна. За ортог гэдгийг нь бас нэг жоохон судлаад үзлээ л дээ. За энэ худалдаачид болон их хааны хөрөнгө оруулалт л гэсэн үг. Ортог гэдэг нь. За энэ яадаг вэ? Их хаан татвар авахаас одоо гадна тэгээд энэ татвар төлөгчийг бас ингээд дэмждэг байсан байна. Тэгэд их хаан өөрийнхөө сангаас одоо хуваасаа их хаан болон их хааны хатан, их хааны үр хүүхдүүд ч гэдэм үү, тун гэр бүлийн хүмүүс ч гэдэм үү, хуваасаа усын сангаас биш шүү. Төрөө усын сангаас биш. Хуваасаа алтман гаргад юм байна л да. Тэгээд өөрийн худалдаачнаа дуудаад за тийм ээ худалдаачтай муслим худалдаачдыг дуудаад одоо араб худалдаачин, жүүд худалдаачин энийгээ дуудаад тэгээд алтман өгөөд торгоны замаар ингээд айлуулад чи тэр перст байгаа тийм юм ээ тэр. Перси тэр гоё хивсэн надаа. Тэр чи Дамаск торгоо штэ те. Тэр ч гэдэм үү. Тэнд байгаа. Тэрнийг аваад Ромд байгаа тэрнийг аваад Венецд байгаа тэрнийг аваад Константинополд байгаа тэрнийг аваад Ормузд байгаа тэрнийг аваад тийм биз Кашгарт байгаа тэрнийг аваад Ташкурганд байгаа тэрнийг аваад ч гэдэм үү одоо торгоны зам дагав ингээд юм захтын байна л да. Захаа одоо захаа дайж ингэж тийм аваад ирэх гэдэг. Явуулчихдаг юм байна. Тэр чинь нөгөө яаж байгаа бах те багш. Тэр хавьяас ирж байгаа худалдаач нар эцдүүдтэй уулзахаараа тэрийг ярьдаг бах те. Ярина. Нэг ийм хивс байдаг, тийм алтан юугаар битсэн, ийм юутай, тийм домгийн амтныг чивсэн, тийм хивс байдаг гэд ярьсан. Шунлын бас татдаг те анхаарлыг нь нэрэж бас тийм би өөрөө тиймтэй болох гэсэн. Орчин шиг санагддаг баг л та. Одоо юу л ахгүй. Танаа Москва явлаа. Одоо юу зохио ухт машин тоглоом бөмбөг тэгэхэд юу марууч одоо юу ч хийдیں۔ Гой тоглоом орсон байгаа. Гэхдээ одоо нэг тийм сонссон юм аа. Одоо Coca-Cola ч гэдэг юм. Зүгээр жижиг юм тоглоом ёгт болгож л ярьж лээ л да. Зүгээр тэр чинь яаж чи тэн тим юм байгаа юм байлээ. Тэрнийг аваад ирээ. Одоо жууд худалдаачтад Монголын эзэнт гүрэн бол ер нь араб жууд энэ жүүдийн шашин шүтдэг еврейчүүд болон ислам Аллахыг шүтдэг энэ мусульманчууд эдгээр ямар пайд байна. Ямар ч хамаагүй шашинд нэрсээ хамаа авахгүй шашин. Чи тийм байдэр гэдэг ингээд явуулдаг байгаа байхгүй. За тэгээд нөгөө түл нь тгийгээд хааны болон хааны гэр бүлийн ах トゥ аматан садны юм ингээд авчрахаар явдгийн байна. Энийг ортог гэдэг байхгүй. Энийг ортог. Захаас тавьж байгаагүй. Захаас тавьж байгаа. За авчирсан.
Авчирлаа. Таны загсан юм ин. Тэгэхээр яг нөгөө дэмжиж шít. За ялуу тэгвэл ортог тий ортог төлье. Тэр чинь яаж захаасаа л төгж гин гэсэн байхгүй. Хөлийн өсөх юм да одоо баг тий багш нэг бодлоо. За яг тийм юм. Хүлээ өсөх одоо нэрээ тийм юм байна. Манай эмэйл тэгж яриад байдаг шүү дээ. Хөлийн өссөндөө наад мөнгө аав энэ төр гэлээ ярьдаг шүү. Тийм хөлийн хөлсөн. За наад чи хөлийн хөлсөө гэл одоо. За тийм. Ер нь ингээ чиний хэлж байгаа зөв. Тэгэхээр чин зэрэг энэ яаж ин энэ их хааны одоо тэгтээ их хаан хувьасаа мөнгө өгсөн байх нь шүү дээ. Хар өрмийн сангаас очиод гисэн бол улсын сангаас яадгүй хувьасаа яасан байна. За тэгээд энэ эргэх холбоотой энэ эргэх холбооны нэг худалдаачид ашиг хийгээд ирж байгаа. Очиод тонороо бүх бараагаа бөөнд тийм үү зард тийм үү. За хөлжчлээ шүү дээ. Ингээд ирэхдээ энэ тамга татварыг төлдөг. Одоо тий тамга татвараа төлнө шүү дээ. Тамга татвараа төлчөөд хаанд хамгийн чанартай барааг нь авчирдаг. Эсвэл жинхэнэ оригинал юм ин авчирдаг. Одоо экстра охманлаг нь авчирдаг. Оригиналыг авчирдаг. За тийм бүр оригинал барааг нь авчирдаг юм байна. За энэ бол төр өөрөө бизнесээ худалдаагаа дэмжиж эргүүлж татвар авдаг орчин үеийн эдийн засгийн загвар нь байсан байхгүй. Загвар байсан. Тэгэхээр бидний үг дээдс бидний монголчууд 800 жилийн өмнө энэ бүхнийг хийж явжээ. Энэ бүхнийг энэ маш олон улс үндэстнүүдэд үндэслэж дэлхийд дахинд те үндэслэж зааж сургаж өгжээ. Энэ бүхнээ. Тэр бүх юмыг л бид нар одоо яагаагүй тэгэл ер нь бид нар нэг ингээл нэг арч байгаа алдчихсан ч л гээгүүнд ашгүй яаж аваа өнөөдөр өдий зэрэгтэй тийм биш юм аа. Зүгээр энэ түүхээ энэ тэмдэглэж үлдсэн дэлхийд дахинд ингэж тэмдэглэж үлдсэн юм аа. Мартцсан. Эсвэл одоо судалдгүй юм уу? За судалдгүй заванч байдгүй бах. Сонирхдаггүй ч байж болно. Зүгээр мэдээд аваарай. Тэ мэ? Монголчуудаа мэдээд аваарай. Бид нар ийм ингэж хүндрэлтэнд одоо тий одоо хийжсэн шүү. Тэгэхгүй бол Монголын эзэнт гүрнээс өмнө худалдаачид чинь торгоны замаар худалдаагаа хийхин тулд маш их хэмжээний цэргүүдийг хөлсөлж хамаг ашиг орлогынхаа бараг 50% өгчөөд идэв гэсэн байхгүй. Хамгаал усны хашаанд. Гэтэл одоо энэ удаа ингэхгүй байх нь шүү дээ. Чи дуртай юмаа хийж хээ. Зүгээр л 3-5% татвар төлчих. Тамганы татвар төл, тайзны татвар төл. Тийм биз? Ортог төлнө хажууд нь. Ортог төлнө. Ортог гэдэг чинь хаан өөрт нь юмыг авчиж өгснийхэн шаанд юмыг төлж штэ. Өөрт нь худалдаач юм авчиж өгөхөөр хариуд нь юм өгж штэ. Одоо татвар төлөгч болон одоо татвар төлөгчдөө дэмжээд байна гэсэн үг байхгүй юу? Тийм байна. Тэгээ татвар төлөгчдөө ортог гэдэг чинь худалдаач хаанд юм өгөхгүй. Хааны загсан юмыг авчирч чад. Тэгээ яаж ийн? Хөлийн өсөө авч штэ. Энийг хэлээд байгаа маа. Ортог гэдэг имийг хаан чам төлнө. Тэгэхээр хаан их дархан эрэхтэй даяар дурсцсан нэг одоо халдаж бошгүй амтуул байгааг байна шүү дээ. Чи миний загсан юм чинь чи миний загсан имийг авчирсан. Персийн хевсийг авчиржээ. Маа ортог төлье гэдэг ингээд. Хариуд нь ингээд явдаг. Би чамд мөнгө өгсөн үү? Өгсөн. Чи авчирсан уу? Авчирсан. Тэгвэл ортог төлье гэдэг бас өчөж байгаа байхгүй. Миний өгсөн юм хариулт илүү гарсан уу? Гарсан. За тэгвэл одоо наатах өөртөө авах хэрэг чинь цааш. За тэр нь өөрт нь авагддаг л баг. Тэр тодорхой. Цаадуулт нь очиад бас яаж наймаа хийж өөртөө хэдийг унгадаг юм. Нэгэнд энийг нь аваад ирснийхаа шанд давхар мөнгө төлж юм явуулчаад нөгөө хүссэн бараагаа авчруулчаад баярлаа гэж дахиад төлөхийг ортог гэдэг байгаа. Тэгэхээр одоо бас энд нь мэдээж хэрэг худалдаачид би хааны бараанд явна. Би тэр тэгж ярих юм бол хаан хүү зүчийн бараанд явах гэж байгаа. Надад тийм загсан. Тэгвэл хаан хүү цагаатаа надад тийм загсан шүү дээ. Тэгвэл хаан хүү өгөөдөө надад тэгсэн юм чинь гээд ингээд яриад байдаг ш. За нэг иймэрхүү юм болно. Хаан хүү тулуу надад загсан ч гэдэм үү. За иймэрхүү одоо яаж ийн? Энэ ортогны ч гэдэм үү эдийн засгийн загвар нь одоо ингээд байсан байна. За ер нь бол бас монголчууд хоризм руу дайрсан. Дайраад эзлэхэд хоризмын одоо шашин соён гэгэрэл соёл боловсрал бүр худалдаачдыг өөртөө цуглуулсан маш баялаг хот Бухарот эзлээд авч байгаа хэрэг.
Бухарыг эзлээд авсан. За тэгээд Бухарын бүх хотын ард иргэдийг бүгдийг ална. Бүгдийг ална. Харин өхгүй биднэрт алуулмааргүй байгаа бол биднэрт их хэмжээний татвар төлөө. Бараг ер нь үгүй бол бүгдийг чинь дээрэмдээд бүгдийг чинь алаад наад хотыг чинь шатаагаад газрын өрснөөс арчаад үнсэн товрог буюу үнс нуран болгоно. За одоостой нэрэ нөгөө Бухар хотыг чинь өстой нэрэ балж хаялжтэй. Тэгсэн чинь Бухар хотод төрж өссөн мөртлөө Бухар хотын унган хэрэг мөртлөө эзэн хааны татврын тэргүүн түшмүүд байсан Махмуд Ялавач. Нөгөө Махмуд Ялавач дээр одоо гоохгүй юу. За Махмуд Ялавач таны яг төлөх дутгийг чинь одоо монголчууд ингээд дуусглаа. Та их хааны түшмүүд үсттэй. Татврын түшмүүд. Одоогоор их юм бол татврын албаны ил даргал юм байна. Тийм л юм байна л да. Нөгөө сангийн яамны сайд гэж. Сангийн яамны сайд ч юм уу те татврын албаны. Та их хаанд энийг итгэхгүй бол таны төрлөх хот ингээд үнс болоод хийслээ гэхгүй. За одоо тэнгот нь өөрийнхөө төрлөх хотоо харж байгаа шүү дээ. Тэгээ шууд ингээд их хаан дээр очиж байгаа юм. Их хааны асар дээр. Эзэнтэй. Тэргүүн түшмэд Махмуд Ялавач бараалахыг гинэ. Оруул түүнийг. Хаан эзний энэ өдрийн амар амгалангаа алтгая. Амгалаа. Юу болоо Махмуд? Миний төрсөн нутаг. Бухарот. Дундад Азийн хамгийн хөгжилтэй, соёлтой, шинжлэх ухааныг хөгжүүлж исэн худалдаачдыг дидгжсэн хот байл билээ. Гэтэл таны цэргүүд эзлээд сэлмнийхээ яринд ороо тавьчих. Одоо тун утахгүй бүгднийг устгаж үнс нуран болгож хийсгэж байна. Бүр цэргүүд бүр дээрэм хийж байна. Зарим газар нь маш их энэ зарим Монголын ноёд жанжид их хэмжээний татвар нэгж эхэллээ. Ингээд Бухар хот ингээд сонх юм байна. Хэрвээ та бүх үр тариаг нь авчихл юм бол тэр иргэдийг бүгднийг устгах юм бол эргчил тэд нар юу ч тарьж чадахгүй, юу ч ургуулж чадахгүй. Таны төрийн сан маш их хэмжээгээр хоосорно. Гумаа гэхэд их хэмжээгээр дундарнаа. Та Бухар хотыг үлдээгээд ард иргэдийг нь амьд үлдээ. Та тэдрээс татвар татвал та маш их төрийн сангаа харивжуулах болно. Бухар хотыг амархан та ганц зарилга буулгахад л Бухар хот одоо салхинд хийснэ. Үнс нуран болно. Эрх биш та энийг эрх зүйлэн бод. Бухар хэн эзэлсэн? Гүй яага. Зүч цагаад хоёрын хэрүүлтэйсэн газар шүү дээ хаантаа. Тэгсэн чинь бас төм туслаад бас зарим ноёд толроод ирсэн. Цагаад агийн зэргүүлэгт төрөмгийлэн орж ирсэн байлээ. Ойлголоо. Бухар руу морд Махмуд Ялавач. Эдгээр хүмүүсийг аваад яв. Бухар руу оч. Бухар хотыг Махмуд Ялавачийн мэдлүүлдэ гэж би хэлж байна. Миний зарилгийг тэрсэлсэн хинч байсан даруу цаазал тэр дорн толгойг нав. Ойлголоо. Хаан там. За ингээд Бухар хотыг очиж Махмуд Ялавач чад байц үзүүлж их хааны байц нөгөөдөл нь харж байгаа шүү дээ. Тийм шүү. Айн шүү. Тэ. Энэ хотыг Бухар хотыг Махмуд Ялавачийн мэдлүүлдэлээ. Одоо дараагийн хот руугаа байлдах гад явна уу? Энэ хотыг цаашд яахыг, энэ хотыг үнс нуран болгоно уу гэдгийг, энэ хотыг оршин тогтнуулах уу үгүй юу сөнөөх үү гэдгийг зөвхөн Махмуд Ялавач түшмэд шийдэх болсон. Үүнийг их хаан эрх мэдлийн түнд шилжүүлсэн. Ингээд хэлсэн байл л да. За ингэн гут нөгөө монголчууд нь ингээд одоо тэгэл одоо ингээд явсан. За болигээд явсан. Тэгээд одоо их хаан зөвшөөрөөд татврыг нь иргэдийн амжиргаанд тааруулж тэгээд одоо бас ингээд хөнгөлөх үйл ажиллагааг бас ингээд явуулж исэн. Түүхэн баримт байна. Тэрний чи одоо нөгөө юу вэ те? Хэрвээ ард түмнийг нь алаад хадаад дуусгачих юм бол татвар төлөх хүн байхгүй. Ногоо одоо тариа ногоо ургуулах хүн байхгүй. Үр тариа дарим байхгүй. Тэгэхээр чи энд аж ахуй гэдэг зүйл байхгүй болж шүү дээ. Ингээл одоо ингээд үнсэн давраг болол монголчууд чинь тэгэл нураагаал эзлэл ард иргэдийн алаал тэгэл
нураач штэ ингээл энэ зүгээр л үнс нурам л олно. Дээл цаашаа явчихна. Тэгэхээр бас ялч хүний талаар ингээ хараад үзэхээр татварын бодлого гэдэг бол улс төрийн цэрэг дайны худалдааны бас нэг хэсэг гэж бид нар ойлгох хэрэгтэй болж байгаа юм байна шүү дээ. Бүр шинжлэх ухааны. Шинжлэх ухааны бас нэг хэсэг болж тий. эрдэм мэдлэг гэдэг шиг, эрүүл мэнд гэдэг шигтэй байна шүү. Тийм байна. За ойлголоо. За үзэгчд багштай маш их баярлалаа. За үзэгчтэй манай татварын түүхийн талаар тусгай дугаарыг манай ээлж дугаарыг хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн төсөлд хамтран ажилласан Cafe Capsule бид нартай хамтарч ажиллаа. За Cafe Capsule нь одоо Монгол улсад Blue House-ийн маш алдартай кофенуудыг оруулж ирж төмөнд одоо түгэж байгаа билээ. Тэгэхээр үзэж та бүхэн маань хэрвээ Cafe Capsule-аар орохыг хүсвэл Michelle Walking City дотор үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээд үзэгчд маань бидний үйл хэрэг дэмжиж лайк, share, subscribe заавал дараарай. За мөнгөний доор гарч буй дансанд багахан хэмжээний сэтгэлийн тус дэм донешны бидэнд илгээгээрэй гэж та бүгдээсээ хүсэж байна. За ингээд энэ удаагийн дугаарыг энэ хүрээд төр завсарлаад дараагийн дугаараар иргэн уулзалтлаа. Баяртай.